Та маш их хүсэл эрмэлзэлтэй атлаа дэндүү залхуу байх хараалд өртчихөд байна уу? Яагаад би үнийг хараал гэж хэлж байна вэ гэвэл шуудхан хэлэхэд ийм байдал үнэхээр хөгийн санагддаг. Та юу хүсэж байгаагаа ягтаг мэддэг. Түүнийг төсөөлж чаддаг. Үнрийг нь, амтыг нь мэдэрдэг. Pinterest дээр бүхэл бүтэн альбомтай чамайг урамшуулдаг, төгсгөлгүй их жагсаалттай. 100 өөртөө туслах ном уншиж, мотивацийн видео үзсэн ч юу ч өөрчлөгдөггүй. Чи жилээс жилд яг л хിവэрэ байгаад байдаг. Үндсэндээ гатчихсан л гэсэн үг. Маш их амбицтай ч залхуу байх ингэжл мэдрэгддэг. Сайн мэцхан уу? Beechcraft байна. Энэхүү бичлэгээр та бүхэнд амжилттай амьдрах хувь заяан төрсөн ч амжилт нь хараахан ирээгүй байгаагийн гол шалтгаанууд болон төсөөллийн өөртөө уулзах боломжийг олгох болно. Таны хүсэл тэмүүлэл мөрөөдөл чинь тэнгэрт тулчихсан байсан ч ямар ч төлөвлөгөө гаргаад юу ч хийгээд 3 хоногоос илүү тэсэж чадахгүй байсан болохоор өөрийгөө галзууруулах төхөж байна уу? Хэрв та өөрөөсөө залхаж ядарч байгаа бол энэ жил үнэхээр өөрчлөлтийг хүсэж байгаа бол энэ видео танд тусалж миний тулсан 10 жилийн шаналлыг товчлно гэж найдаж байна. 1-р хэсэг. Сэтгэлгээ. Бүх зүйл бидний энэ толгой доторх тархинаас эхэлдэг. Бидний мөрөөдөл, зорилго, сахилга бат бүгд энд л бий. Гэтэл ердийн зөвлөгөөнүүд таны хувьд яагаад ч юм ажилдаггүй. Та бүр эсрэгээр нь хийх хэрэгтэй болдог. Хүмүүс мөрөөдлөө төсөөл, мөрөөдлийнхөө дүр төрхөөр өөрийгөө төсөөл, бикини өмсөд далайн ирэг дээр гүйж байна. Феррари унаад сая доллар бороо мэт асгарч, ардчин ордхач шиг сайхан таны гэр байж байна гэж хэлдэг. Энэ бол бидний байнга сонсдог манифест буюу үр дүнгийн төсөөлөх арга. Гэтэл чиний хувьд мөрөөдлийн сургууль, мөрөөдлийн бие, мөрөөдлийн мөнгөө төсөөлөх тусам чи уулмал залхуу болж юу ч хийж чадхаа байцгадаг. Чи хүүхэд ахуй наснда ямар ч мөрөөдөлгүй байхдаа илүү их зүйлийг хийдэг байсан мөртлөө том болж амбицтай болох тусмаа залхуу болоод байгаагаа анзаарч байна уу? Үүнийг сэтгэл судлалын талаас нь тань тайлбарлая. Аж аргалгүй байна гэдэг нь таны мөрөөдлийн дүр болон одоогийн бодит байдал дээрх таны хувилбар хоёрын хоорондох зөрүү юм. Жишээ нь таны төсөөлийн дүр маш спортлог, марафонд гүйдэг тэр бумтан байлаа гэж бодъё. Гэтэл одоогийн та марафонд гүйхэнд байтугай сая долларч болдоггүй. Ингээд тэр төсөөлийн дүрээ хэтэрхий их төсөөлөх тусам та одоогийн өөртөө арчаагүй амт шиг харагдаж тэр зөрүү асар том болдог. Энэ зөрүү нь төвчээргүй байдлыг бий болгож та одоогийн энэ байдлаасаа хурдан салж тэр төгс хувилбарлууга хурдан очихыг хүсдэг. Гэтэл уулын оргилд гарахын тулд та ямар ч алдаагүй, нойлж орох завгүй ажиллах төлөвлөгөө гаргаж өөртөө асар их дарамт шахалт өгч эхэлдэг. Гэвч та зорилгодоо хүрэхгүй бол яана гэсэн айдас чинь улмал их болж хамгийн хортой эргүүлэгт орно. Тэр эргүүлгийг зогсоохын тулд таны хийх анхны зүйл бол би юуны зүг гүйж байгаагаа биш. Та юунаас сухтааж байгаагаа харж эхлэх нь хамгийн зөв. Далайн ирэг дээр бикини өмсөд гүйж байгаагаар төсөөлөх нь магадгүй чамайг хязгаарч дасгал хийж эхлүүлээгүй байж болно. Харин байнгын ядарсан мэдрэмжтэй, өөртөө итгэлгүй байдал, биеэ нухахын тулд дандаа сул хувц өмсөх зэрэг нь өөртөө дургүй байгаа тэр зүйлээсээ зугтах нь чамайг илүү их хөдөлгөж магадгүй. Ас хоолын ориглыг харахаа болж эхлэлийн цэгээсээ хэр хол явснаа харах нь танд илүү их урам зориг өгч магадгүй. Дараа нь та зорилгоо тодорхойлохдоо маш нягхар болох хэрэгтэй. Өмнө нь та магадгүй шинэ жилийн бэлгийн жагсаалт шиг 30 гаруй зорилго тавьдаг байлаа гэж бодъё. Хэрв та олон жил өөрчлөгдөхгүй гацж байгаагаа мэдэрсэн бол өөртөө тусалж зөвхөн 3 зорилго тавь. Эсвэл бүр ганцхан гол зорилго ч байж болно. Та магадгүй маш олон зүйлийг эхлүүлэх дуртай, маш олон хоббитэй, нэг ажил дээрээ удаан тогтдоггүй байж болно. Гэхдээ одооноос эхлүүлсэн зүйлээ дуусгаж сурах нь хамгийн чухал. Юу намайг хамгийн их зовоож, юу хийгээгүүдээ хамгийн их гэмшиж байна вэ гэдгийг сайтар тунгааж зорилгоо сонгоорой. Мөн бүх зүйлийг урьдчилан төлөвлөхөө зогсоо. Магадгүй та өмнө нь Харвардад яаж орох вэ гэж хэдэн 7 хоног сараар судалдаг байсан байж магадгүй. Бусад хүмүүсийн түүхийг үзэж, гарц гаргалгаа хайж, цаг үрдэг байсан ч яг амьдрал дээр хизээж SAT-д бэлдэх эсвэл эсээгээ бичих зэрэг бодит үйлдэлийг хийгээгүй нэгэн байж болно. Энэ бол зүгээр л соёлтойгоор хамгийн гол зүйлсийг хойшлуулсаар байгаа хэрэг. Үнэн дээр 80% нь үйлдэл, 20% нь судалгаа байх ёстой. Та хийж байх явцдаа илүү их мэдээлэл олж авч
илүү их зүйлийг сурдаг. Би нэгэн түүхийг ярьж өгье. Анна гэдэг ядуу охин мэрэгжлийн бүжигчин болохын тулд маш их зовлон туулдаг. Тэр би мөрөөдлөөсөө хизээч няцахгүй. Амжилтанд хүрэх магадлал ердөө ганцхан хувь байсан ч би бүх хүчээ дайчлана. Тэгээд өөхөхдөө би ядаж хичээсэн гэдгийг мэдээд тайван өхнө гэж хэлдэг. Энэ ирчлэл танд алтхаа сайхан айцгүй болоход туслах байх гэж бодож байна. Хэрв та хамгийн авьяастай, хамгийн ухаантай биш бол ядаж хамгийн зөрүүд нь байж чадна. Энэ бол танаас хинч булааж чадахгүй зүйл юм. Та эрүүл мэндийн хувьд ёртой юм шиг дандаа бэртэж маш хурдан жинэмдэг байж болно. Гэхдээ та бүх аргыг туршиж үзэх хүртлээр бууж өгөх ёсгүй. Хэрв та бүх спортыг, бүх хоолны дэглэмийг туршиж үзээд болохгүй бол тэр үед та өөрийгөө үнэхээр бүтэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрье гэж шийдэх хэрэгтэй. Хоёрдугаар хэсэг. Зорилгоо хэрхэн тодорхой болгох вэ? Зорилго тань хангалттай тодорхой байх ёстой. Баян, амжилттай болно гэж биш. Яг хэдэн төгрөг олдог болохоо тодорхойл. Мөн зорилготой сэтгэл хөдлөлтөй холбоотой байх хэрэгтэй. Таны хүсэл үнэхээр мөн үү? Магадгүй таны эцэг их нийгмийн хүсэл байж магадгүй. Хэрв намайг хэн нэгэн харахгүй байсан бол би үнэ хийсээр байх уу гэж өөрөөсөө асуу. Би бусдад гайхуулах гэж биш. Чи дуртай бас хайртай болохоор л хийж байгаа зүйл гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэгээд бас хатуу хит богино хугацаа тавихаа байл. Хугацаа тавих нь хэтэрхий дарамт үүсгэж 3 хоногийн дараа л бууж өгөхөд хүргэдэг. Мөн зорилгодоо хүрч чадна гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй. Хэрв та 7 хоногийн дотор марафонд гүн гэж зорилго тавиад тархичин үүнд итгэхгүй байвал та шууд л хойшлуулж эхэлнэ. Тиймээс зорилгоо өөрийнхөө итгэж чадах хэмжээний жижиг хэсгүүдэд хуваа. 3 дугаар хэсэг. Үйлдэл хийх томьёо. Эхний алхам бол энгийн томьёог олох. Жишээ нь эрүүл болохын тулд эхлээд бэлэн хоол идэхээ болох, сайн сурахын тулд өдөр бүр ширээний ард сууж сурах. Хэрв таны тавьсан жижиг зорилго 3 дахь хоног дээрээ бүтэхгүй байвал түүнийгээ улам жижиг болго. Эцэст нь хэлэхэд уян хатан бай. Хэрв нэг арга болохгүй байвал өөр арга туршиж үз. Өөрийгөө буруутгах суулгүй, өөр юм туршиж үз. Хамгийн гол нь үйлдэл дээрээ анхаар. Гэхдээ энэ бүх үйл явдлын дунд өөрийгөө магтаж бай. Өдөр бүр өөртөө өгсөн амлалтаа биелүүлж байгаадаа өөрийгөө чин сэтгэлээсээ магт. Өөртөөгөө бити маргалт. Түүнийг хүлээн зөвшөөр. Түүнд сурах хугацаа олго. Зөвхөн таал өөртөө урам зоригийг өгч маргааш дахин хийх эрч хүчийг өгч чадна. Энэ видео таны амьдралын хэдэн жилийн шаналлыг дуусгаж хэн нэгэн болох эхлэлийг тавина гэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд яг одоо эхэл. Таныг чадна гэдгийг таач бич мэдэж байна.